Самбацгаано ингээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээ та бүхэндээ чех хэлний онлайн видео сургалтын 9 дугаар хичээлээр уулзаж байгаа таатай байна. За өнөөдрийн хичээл маань үндсэндээ хоёр хэсгээс тогтно. За эхний хэсгээр бид нэр будовци буюу ирээдүйн цагийн талаар ярилцах бол хоёр дугаар хэсгээр хэрхэн нийлмэл өгүүлбэр бүтээх талаар суралцах болно. За тэгэхээр өмнөх хичээлүүдээс бид нэр хэрхэн ши томны буюу одоо цаг минули буюу өнгөрсөн цаг дээр хэрхэн үйл үгийг хувирах талаар ярилцсан. За тэгэхээр үлдсэн будовци буюу ирээдүйн цаг өнөөдөр. За тэгэхээр будовци часыг ирээдүйн цаг дээр үйл үгийг хувирах нь бол логик гэвэл ерөнхийдөө маш амархан. За тэгэхээр яти онона гэд энэ хүү төлөөний үг дээр хамгийн гол нь энэ буду я буду ти будеш on bude, budeme, budete, budo гэсний араас infinity буюу үйл үгээ infinitive хэлбэрээр буюу яг тойл бичгээр байдаг хэлбэрээр бичнэ. За тэгэхээр яг юу гэсэн үг вэ гэхээр жишээлбэл би хийнэ гэх юм бол я гэдэг төлөөний үг будугээд одоо юунээсээ төлөөний үгээс хамраад тэгээд делат гэд яг байгаа infinitive формоор нь бичнэ. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр я делам буюу би хийж байна гэх юм бол одоо цаг я сем делал гэх юм бол өмнөх хичээлээр бид нэр үтсэн буюу өнгөрсөн цаг дээр хэлж байна би хийсэн. Харин я буду делат гэх юм бол ирээдүй буюу ирээдүйн цаг дээр би хийнэ гэсэн утгыг илэрхийлж байна. За тэгэхээр я буду делат, ти будеш делат, он буде делат, ми будеме делат, ви будете делат, они будов делат гэд ерөнхийдөө та бүхэн гол хэрхэн яаж үүсхийг болоод ерөнхийдөө эндээс ойлгоод авчиж байгаа гэж итгэж байна. Ирээдүйн цагийг мөн буду болон будеш гэх мэтэр илэрхийлэхээс гадна бас өөр нэг хэлбэр байдаг илэрхийлэх. За тэгэхээр түүнийг тайлбарлахын тулд эхлээд нэг зүйлийг тайлбарлах хэрэгтэй. Энэ маань словесо буюу үйл үгийг бид нэр үндсэндээ недоконова буюу төгс бус доконове буюу төгс гэж хоёр ангилж байгаа. За тэгэхээр төгс бус буюу эднэрийг бол бид нэр мэднэ. Делат, видиет зэрэг одоо үгнүүд мөн бид нэр одоо бас ажилдаг та ингээд делат гэдэг өмнө янз бүрийн огтур аваад ингээ делат гэсэн хийх гэсэн санаа бас байгаа. Гэхдээ одоо жишээлбэл я делам гэх юм бол энэ маань одоо цаг дээр ярьж байгаа. Энэ маань юу гэсүгээр би хийж байна. Харин я уделам гэх юм бол харин энэ маань ирээдүйн цагийг илэрхийлж байгаа. Та бүхэн харж байна уу? Хамгийн гол нь эндээс яг юу гэж хэлэх гээд байгаа гэхээр хэдийгээр одоо жишээ нь уделам, уделаш, уделате гэж зэрэг нь бол яг өнгөрсөн цагийг илэрхийлж байгаа юм шиг мөртлөө энэ төгсгөл нь хэдийгээр өнгөрсөн цагийг илэрхийлж байгаа юм шиг боловч үндсэндээ бол утга нь болохоор ирээдүйн цагийг буюу одоо би хийнэ гэсэн утгыг илэрхийлж байгаа. За тэгэхээр одоо энийг одоо жишээлбэл энийг энд цэвэрхэн тайлбарлая. Тэгэхээр одоо биши томны час буюу одоо цаг дээр бид нэр видео фотогүй буюу зургийг одоо яг харж байна. Харин ирээдүйн цаг дээр бол увидимэ зитра гэх юм бол ямар нэгэн байдлаар за маргааш уулзцгаая тий. Тэгэхээр одоо жишээлбэл хизээч хоёр нь бол видимэ зитра гэж хэлэхгүй. Яагаад гэвэл тэр маань одоо цагийг илэрхийлж байгаа. Харин увидимэ зитра буюу увидимэ гэдэг үг маань маргааш уулзцгаая гэсэн ирээдүг зааж өгч байгаа маа. За тэгээд одоо бүгдээрээ өнөөдрийн хичээлийнхаа 2 дугаар хэсгээр орцгоё. За тэр маань нийлмэл өгүүлбэр бүтээх. За тэгэхээр нийлмэл өгүүлбэр гэдэг маань болохоор одоо жишээлбэл та тэр өнөөдөр ажиллаа хийж байгаа гэж бодож байна гэсэн одоо утгыг яаж илэрхийлэх вэ? Одоо жишээлбэл надад мөнгө байхгүй гэж хэлээд байна шүү ч юм уу. Иймэрхүү утгыг яаж илэрхийлэх талаар өөрийг яаж илэрхийлэх талаар бүгдээр ярилцсан. Тэгэхээр нийлмэл үг гэдэг маань болохоор хоёр энгийн өгүүлбэрээс ч юм уу хоёр олон түүнээс олон энгийн өгүүлбэрээс тогтсож байгаа. Учир нь бол хийж байгаа, бодож байгаа гэд хоёр үйл үг орж байгаа. Энэ хоёрыг жишээлбэл энд
мөнгө байхгүй хэлэх гэсэн хоёр үйл үг маань зэрэг орж байгаа. Энэ хоёрыг хэрхэн нийлүүлэх вэ талаар одоо бүгдээр ярилцсан. За тэгэхээр одоо жишээлбэл энэ дээр гоё ч тэр өнөөдөр ажиллаа хийж байгаа гэсэн маань нэгдүгээр өгүүлбэр би бодож байна гэдэг маань бол хоёрдугаар өгүүлбэр. Тэндээс тэр өнөөдөр ажиллаа хийж байгаа гэж бодож байна гэж нийлмэл өгүүлбэр нэг өгүүлбэр бүтэж байна. За тэгэхээр тэр өнөөдөр ажиллаа хийж байгаа гэхийг одоо жишээлбэл on pracuję dnes тэ би бодож байна хийг өгөө. Зүйтэй я си myslím. Тэгэхээр энэ хоёрыг холбож нэг өгүүлбэр болоход юу хэрэгтэй вэ гэхээр бидэнд Ж. Тэгэхээр одоо жишээлбэл я си myslím, že pracuję dnes гэдэг маань тэр өнөөдөр одоо тэр эрэхтэй өнөөдөр ажиллаж байна гэж бодож байна гэд хоёр тустай үйл энгийн өгүүлбэрийг энэхүү Ж-гээр холбож өгснөөр ингээд нэг нийлмэл өгүүлбэр болж байна. За жишээлбэл дараачийн одоо хоёр дахь өгүүлбэр одоо жишээлбэл хэлэхтэй одоо хэлэхийг одоо жишээлбэл я жикам гэдэг маань эхний өгүүлбэр. Жикам буюу би хэлж байна. Надад мөнгө байхгүй гэдэг маань бол хоёр дахь өгүүлбэр. Я немам пенизе тэ. За тэгэхээр энэ хоёрыг одоо нийлүүлэхээр яаж нийлүүлэх вэ? Мэдээж бидэнд Ж хэрэгтэй. Тэгэхээр я жикам Ж уш немам пенизе буюу одоо жишээлбэл надад ямар ч одоо надад айл хэдийн мөнгө байхаа болцсон байхгүй байх гэдгийг хэлээд байна шүү дээ гэсэн утга санааг бол илэрхийлэх юм. За тэгэхээр жишээлбэл хоёр өгүүлбэрийг зөвхөн ганцхан Ж-гээс холбохоос гадна бол мөн юугаар янз бүрийн тэр асуух үгний асуултаар асууж яаж болно холбож олно. Жишээлбэл яагаад намайг хайрладгийг чинь мэднэ зэрэг романтик зүйлийг хэрхэн илэрхийлэх вэ те. Тэгэхээр одоо жишээлбэл мэднэ гэдэг маань бол явим буюу эхний өгүүлбэр. Яагаад намайг хайрладгийг гэдэг маань бол хоёр дахь өгүүлбэр. Проч милуеш мне эсвэл проч маш мне рад ч юм уу гэх мэтлээ. За тэгэхээр энэ хоёрыг холбохын тулд асуух өгүүлбэрийн асуултаар нь холбож өгч болно. Тэгэхээр явим проч мне милуеш гэдэг маань яагаад чи намайг хайрладгийг би мэднэ зэрэг тиймэрхүү янаг санаануудыг нийлмэл өгүүлбэрээр илэрхийлж болох юм. За тэгэхээр өнөөдрийн хичээл маань ерөнхийдөө ингээ боллоо. За дараагийн буюу 10 дахь хичээл маань ерөнхийдөө дүгнэлт хичээл байх болно. Ингээ та бүхэн хэрэг өөрийн ойлгоогүй үлдсэн зүйлүүдээ бол санал хүсэл маягаар үлдээж болно. За ингээд бүгдэнд нь амжилт хүсье.